Найз нь ингээд дээлгүй яшиг очихгүй гэж байгаа найзынхаа өмнөөс за бас төстэй те олон ээжүүдийн өмнөөс би ингэж ирлээ. Ээжүүдтэй, өрсүүдтэй нэг жаахан боломж олгооч. Жаахан зай олгооч. Өвлийг бол маш хэцүү бид нар даван тулдаг. Хүнд нэг боломж олгох цаг мөч гэж байдаг да. Тэрээр хүмүүс бас энэ үгэл хүрээсэй гэж хүсэж байна. Одон авч байгаа анхны удаа тэгээд ингээ хороод үрээс нь ингээ холбогдоод залгад юм байлээ. Та төрийн ордноос одонгоо ах уу? Асгүй бол хорооноос ах уу гэдэг ингээ асууд юм байлээ. За энэ бүгдэд хүмүүс бодож байгаа юм л да. За биний дээл хувцсан юу лээ те зүүсгэл гоёл чимэгс маань юу лээ гэж бодож байгаа. Тэгээд түүнээсээ зөвхөн одоо дээлнээс болоод зөвхөн гой сайхан дээлгүүгээсээ болоод энэ их алдар хүндээ хүртэж чадахгүй. Энэ их хайрлагдан бахархам үйл явдлаа одоо өөрийн биеэр эдэлж чадахгүйгээр одоо ингээ өнгөрүүлсэн зөндөө олон мянган ээжүүд байгаа. Тэднэрийнхээ өмнөөс би ирсэн гадагшаа дотгошоо явсан олон ээжүүдийн өмнөөс би төлөөлөл болгоод та ямар ч байсан энэ сайхан Монголын ирээдүйг эрүүл саруул төрүүлж өсгөж хүмүүжүүлж байна гэдгээрээ та ямар ч дүр төрхтэй байсан. Энийг та хүртэх ёстой юм шүү гэдгийг илэрхийлэхийг хүссэн. Тэгээд одон авсан мэдрэмж маань гэх юм бол маш сайхан. За энэ бол би эрүүл саруул өсөж торниж байгаа хүүхдүүдээрээ хань ижлээрээ өөрөөрөө маш их бахархаж байна. Үүний сацуу бас аав ээж нь та дөрийгөө яандаа гэдэг нэг тийм мэдрэмж бас яг энд ингээд байгаад байгаа. Тэгээд би дэлхийгээр явж үзсэн. Тэр их орондоо байгаа хүүхдүүд яасан их эрх дураараа таруулсан вэ? Яг үнэндээ бид нарт хүүхдүүд маань одоо энэ их баяруудаар ингээл хиймэл зүлгэн дээр л гიშгэж байгаагаас хиймэл зүлгэн дээр тоглож наадж байгаас бүх юм харагдаж байгаа. Дөнгөж өвлийг чадан ядан одоо даван тууллаа. Өвөл гэдэг бол ээжүүдийн хувьд бол бас аимшиг том одоо даваа байгаа хгүй. Эмнэлгээс эмнэлгийн хооронд өвчлөлийн хооронд ялангуяа олон бага насны хүүхдтэй ээжүүдийн хувьд бол энэ бол маш хэцүү. За би бол Монгол улстай 3 их сургуулийг дүүргэсэн. За хүүхдүүд маань 9-өөс 1.8 настай 4 хүүхэд байгаа. Тэгээд анхныхаа хүүхдийг 23 настайдаа гаргаж ирсэн. Одоо 9 нас үржээ. Баялаг бүтээгчид гэж маш их ярьдаг те. Тэрнээс илүү тэгээд бид нар бол ирээдүй бүтээгчид байгаа. Тэгэхээр өөрсдийгөө хайрлаж энэ нийгэмд өрсүүдийгээ одоо бид нар эрүүл саруул өсгөх ингээд хариуцлагатай үүрэг бидэнд байна.